Hi girlies. Удаан уулзаагүй дуучлаарай. Тэгээ та хэдтэйг ойрын үеийн сонин хачнаа хуваалцаад хөрхөн бичлэг оруулъя гэж бодлоо. Би энэ оны 1 сараас эхлээд йоганд явж эхэлсэн. Тэгээ нэг л мэдгэд бүр 6 сар өнгөрцөн байна. Дасгал хөдөлгөөний үр шимийг үнэхээр их мэдэрч байгаа. Сарын тэмдэг тогтворцсон. Би галбиржин сэтгэл санаа хүртэл маш гоё тогтвортой болж байгаа. Тэгээд мэдээж ажиллаа хийж байгаа. Таны хаа цагаар наран сууж ийн. Өдөр ядаж ингэж гарч суухгүй бол нэг тийм сайд байд юм аа. Гээ жоохон нарны гэрэл авчиж байгаарэ. Манай офис ажилчид. Офис чек. Ёх, сая жоохон хүн цуглуулад гэртээ орж ирсэн чинь манай гэр бүр аим хөөрхөн байна. Захан ингэж excuse the mess гэдэг нарны гэрэл мэл энд басан гээд тусаад энд басан би бүр ингэж 20 нас гараад тустай гарах юмсан л гэж боддог байсан за. Тэгээд ерөн бол finally тустай одоо гараад боё 2 жил болж байна. За өнөөдөр манай хүн нэг ажилтаа амаа. Тэгээ би ганцаараа хүнс цуглуулад нэг жоох юм авчихсан. Ийм л мавсуулна. Тэгээ бүр аим хүн гээсэн. Яа. Не авсан зүйл болдгоо. Нөгөөний нэгийг задлахгүй нэг нь идээд удаан ханд болъё гэж бодоод хоёр тусна авсан. Тэгээ би одоо нөгөө цагаан хоол идэж байгаа болохоор сайн уург авах хэрэгтэй байгаа. Тэгэхээр дүүх үг айгүй хэлж байгаа. Энэ бол мэнго гарсан. Гэтэ жоохон дэсэн 15 минут. Гэтэ амар хэвшигтэй юм байна. Бас зөвлөх юм цагтаад. Тэгээд бицүү болсон. Яасан гэхдээ. Энэ минут юм. Хатима. Хата папи классик. Ахтай ч нэг таасан. Тэгээд энэ vegan, өөрөөсөө trans fat free, no palm oil, vegetarian гэсэн папи бас аваа. Яг би нэг амар сүү тийм цагаан эдэг харахгүй байгаа. Яг тэгвэл Монгол хүн цагаан эдэг идэхгүй бол doesn't make sense. За тэгээд бас би өндөг идэж байгаа. За одоохондоо ямар тааш чиг тийм махал идэхгүй гэж бодож байгаа болохоор тэгээд зундаа ямар тааш төвшөөд үзье гэж бодсон. Өндөг авсан. Тэгээд зөндөр авсан. Ийм жоох нэг авсан юм байна. Энэ юмнууд авсан чинь нийлээд 42900. My dinner. Зя. За би таадтэйгээ яг сүүлийн үед ерөм болоод байгаа гоё сонь сайхнаа айгуу гоё юм cozy байдлаар хамтдаа гоё ярилцъя гэж бодоод юуны тухай ярих вэ гэж бодож байгаа. Би сая яг ингээ биеэрээ очиод хувийн өнгөө тодорхойлуулаад бас хувийн стилээ тодорхойлуулсан байхгүй юу? Кора стайлинг клиник дээр очиод очсон сэтгэл өөр ямар байсан бэ гэдгийг хамтдаа ярих гэж бодлоо. За тэгээ энэ Кора стайлинг клиник таад барыг мэдэх байхаа нэг Сора Монголиа гээд онлайн дэлгүүр байдаг гэсэн шүү дээ. Одоо л ийм салбартай болсон. Тэр дэлгүүрийг ажилладаг. Улан игч маань түүтэйгээ хамтдаа яг хөөрхөн тийм газар нээсэглээ. Тэгээд улан игчийг би уусаа бүр амар олон жил ингээд Instagram-аар дагдаг байсан. Тэгээ ингээд сториг нь хүртэл үзэх амар дуртай. Яа тэгэхээр нэг тийм амар гоё тийм strong, powerful тийм эмэгтэй ахгүй юу? Гоё өөрийн гэсэн характертай, стилтэй. Юу амар cool эмэгтэй байдаг юм. Миний woman crush байдаг юм. За тэгээд улан игчийг тийм юм ээж аваад би сторинаас нь хараад байсан. Тэгээ харж ягаад нээсэн байхаар нь би очиг ингээд бичсэн чинь над хөөрхөн бичлэг хийх санал тавиад тэгээд хамтдаа гоё бичлэг хийгээд амар гоё танилцсан. За хувийн өнгөнөөс эхлэе. Хувийн өнгөн дээр би өмнө нь нэг бичлэг хийжсэн шүү дээ. Онлайнаар тодорхойлуулсан. Тэр өнгөнөөс маань өөр өнгө гарсан. Гэтэ бүр тэс өөр бол биш. Айгүй ойролцоо угаасаа ингээд палетыг харсан чинь бас нэлийн ойролцоо өнгөнүүд олон байдаг. Тийм хоёр улирлээ. Нэг нь намайг өмнө нь warm autumn гэж тодорхойлсон байсан бол сая утсан чинь би light spring болж таарсан. Би бол илүү light spring талтай байгаа. Яа тэгэхээр за одоо шинэ энэ ягаан гоо штэ light spring байхгүй юу?
Тэгээд би ингээ нүрэ будааг байсан чинь гэрийнхаа энэ ховцог өмсч нэг хөөрхөн харагдаад байдаг байсан юм. Тэгээд яг намрын өнгөн дээр бас ийм төрлийн өнгөнүүд байдаг юм гоо пич мич. Надад бол яг битээр очсны давуу тал нь бүрээ ингээд нэг төөнөөр нэг өөр солиотход л яг өмнөх нь энэ надад илүү зөгчин ингэ шууд ингэ мэдгижээ. Хүн өөрийнхөө бүр айгуу сайн мэддэг штеп. Энэ миний бид батлыг илүү хөхөрдүүлж харагдуулж энэ тэр мэддэм билээ. Тэгээд надад бол яг 100% мэдмээр байгаа хүмүүс яг битээр очиод тодорхойлнос нь бас айгуу зүгээр санагдсан. Бас дахиад нэг шалтгаан байгаа л да. Ингээд хувийн өнгө гэдэг чинь зөвхөн арьсны өнгө, хүсний өнгөн дээр суурлаад гаргадаг юм ерөөсөө биш юм байлээ. Хүн өөрөө ямар амьдралын хэм маягтай, ямар характертай, за бас өөрөө ямар өнгөнд дуртай гэдгийг хүртэл тэр нөгөө нэг өнгө тодорхойлж байгаа. Мэргэжилтэнтэйгээ амар ингэж дитэйл яриад хижиж ингэж тодорхойлдог юм байлээ. Jules Rene өнгө бас ерөн бол Rose Gold Best гэж гарсан. Гэтэ warm tone-тэй гээд дандаа нөгөө юм gold биш, юм silver юмнууд бас дүүж болох юм байлээ. Надад бол ингээд silver зохиодох шиг байдیں۔ Гэхдээ ингээд warm tone-тэй гээд жоох ингээд дүлөөд байдаг бас ахгүй юу. Тэгсэн чинь ингээд silver өнгийн алчуур над дээр тавьсан чинь би ингээд ерөөсөө муухай болохгүй байсан. Тэгээ харин ч баг нүүр ингээд гоё ингээд цайраад гэрэлтээд байсан. Тэгэхээр өөрөн бол warm tone-тэйгээ заавал тийм шар юмар ингээд тагнаад байх албагүй мөлий. Бас өсний өнгө бас надад cool brown илүү зохих юм байна гэж тодорхойлсон. Яалчгүй ингээд өсний өнгө тавьж байгаа хгүй юу. Тэнгүүт ийм шар бороос илүү надад ийм саарал бор тийм илүү гоё ингээд нүрийг гоё тод харагдуулж байсан. Ерөн л яг ингээд дан warm бол шав дан cool бол цэв цэнхэр гэдэг юм бол байхгүй. Гоё юм контраст үүсгэж ингэж кросслож явах юм шиг санагдсан. Тэгэхээр дайд маань бас сонирхчихвэл туршиж үзэхгүй те. Амар хөөрхөн охин дээр очиж өнгөө тодорхойлуулсан. За стил дээр бас амар гоёсан. Тэгээ би яг гулигчтэй очиод баг ингээ 2 цагийн туршид гулигчтэй амар гоё татан танилцаад тэр нь бас амар гоёсан. За миний лавчтай. За тэгээд стил бас айгуу гоёсан. Надад амар сонирхолтой. Бүр ингээ 2 цаг гэж өнгөрсөн. За тэгээ юу болсон бэ гэхлээр ингээд нүүрний химжилт хийн, нүүрний бас энэ эргэтнүүдийн пропорцийн хэмжин, биеийн бас химжилт хийн. Тэндээсээ яг нүүрнийх нь биеийнх нь хэлбэрийг тодорхойлоод өөрт нь ямар үс илүү зөөх юм, ямар үсийн засал зөөх юм, ямар нь зөөхгүй юм. Тэгээс ямар одоо нөгөө нэг хувцсны юм загварууд байгаа шүү дээ. Жишээ нь юм тайлтай хувцс, тайлгүй хувцс, нэвсгэр хувцс гэх. Тэрний бас яг ямар нь тохирох тийм хэлбэртэй, биетэй юм гэдгийг нэхээ тодорхойлдог. За тэгээд тэр хэмжилтүүд бас амар гоё сонирхолтой. Дараа нь болохоор ер нь ингээд бас яг ингээд амар дитэл өөрийнхөө тухай ярина. Яг ямар ажил хийдیں۔ За өөрөө бас яг ямар сонирхолтой юм. Энэ надад илүү таалагдж байна. Тэр надад илүү таалагдж ингээд бас амар олон төрлийн юм стилээс бас сонгоод тэнгүүд тэр нэг амарлаг юм матрикс дээр ажиллаад тэгэл ингээд стилист тулгч мань ингээд тэмдэглэлээс авахгүй юу. Тэгэл тэмдэглэж байгаа л энэ хоёр стил чам дээр илүү их гарч ирж ингээд тэр хоёр стилийг харуулж ирсэн чинь яг миний Pinterest-ийн боорч гарч ирсэн. Тэр нь бас надад амар таалагдсан. Яг л надад тохирох хувцснуудыг батасан хоёр том стил байсан. Тэгээд зөвхөн одоо тэр стил хувцсны хэлбэрээс гадна энэ хувцсны заах бас хэдүүлэнд амар чухал юм байна шүү дээ. Яагаад гэхээр яг л ингээд нүүртэй хамгийн ойрхон байгаа хэсэг болохоор энэ мөр зүүр ч юм уу те. Тэгэнгүүт тэрийг бас ингээд яг нүүрний хэлбэр болон биеийн хэлбэртэй хослуулад ингээд тодорхойлж өгдөг. Жишээ нь заяа. Ийм хувцсны зах дээр надад ингээд хит бүр ингээд доошоо боосон. Тийм хувцсны ингээд өөр гэдэг заяхгүй. Яагаад гэхээр ийм урт тийм зөв нүртэй. Тэгэнгүүт энэ нүрээ одоо за жоохон стандартаас жоохон урт гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт нүрээ яаж хитрхи урт тийм унжгаар харагдуулахгүй аль болох ийм богино харагдуулгын. За богино нь бас хаашаа юм бэ? Хэвийн харагдуулгын гэдэг дээр ажиллана. Би бас ингээд чолктэй тийм ингээд чолка авчгаар амар юм хурц царайтай ч юм шиг эсвэл ингээд мэдгүй нэг тийм миний ингээ характераас арай өөр царай гарч ирээд байдаг хгүй юу. Тэгсэн чи яалтчгүй л яг энэ зүүр мэлээ чолкно. Тэгэнгүүт ингэр хитрхи урт байвал миний энэ урт нүрч бүр урт ингээ харагдаж байхгүй юу. Энэ хүртэл одоо баг урттай орно. Ингээ хүзүү урт, нүүр урт. Тэнгүүд ийшээгээ дахиад урт толцохоор өрн болчихгүй урт. Хитрхи урт харагдах гэдэг шүү. Тэнгүүд надад хамгийн багтаа нэг иймэрхүү за жоохон дорчлоо. Иймэрхүү ингээ хамгийн бест. За тэгээд урт хүзүүтэй болохоор өөр ингээд
ийм turtleneck эсвэл нэг иймэрхүү бас захнууд идэв шүү дээ. Зүүрлүү баг ингээ орсон. Тиймэрхүү захмах. За бас нөгөө sweetheart гэдэг ийм хөөрхийн захмах амар гоё захин гэж тодорхойлж өгч байгаа юм. Тэгээд царайны бас нөгөө хэмжээнээс энэ хэлбэрээс гадна тэрэн яг ингээд миний төрөх яг ямар төрөх юм гэдгийг ингээд тодорхойлж өгч байгаа. Жишээ нь намаа ихрэ харахаар би бол хизээж тийм хурц царайтай хүн биш штэ. Тэнгүүд ялцчгүй нэг юм зөөлөн тэгээд өөр юу гэхээ энэ насанж билүү те нэг тийм хоёрыг ингээд завсрах юм байна гэж тодорхойлж өгч байгаа. Тэнгүүд тийм одоо зөөлөн царайтай хүмүүс яадаг вэ гэхээр ийм эмэг бас ийм хувцсны зах аль болох юм хурц өнцгтэй байхаас тэр ингээд зайлсхий. Яагаад гэхээр одоо ингээд нэг юм энэ дөрвөлжин ч юм уу те төв дөрвөлжин мэн дээр ингээд авч тавьчихаар нэг зөөлөн царайг энэ хурц өнцгнөө жоох ингээд хурцлаад ингээд зөгцдгүү гинэ. Тэгмэд аль болох юм аль болох ийм бөөрөн хийлж орж ирсэн юм хурц юм өнцггүй заах тийм эмэг тийм хүзүүний зүйл нүртэйг ойрхон л байгаа бол тэрийг аль болох юм дугуурсныг сонгвол нөгөө зөөлхөн царайг нэг луу гоё юм зөөлхөн эсвэл яг өөрийнх нь нөгөө нэг бест дээр нь байлгадад гих мэт бүр ингээд вау тийм үү тэгмээр амар их гоё зөөлхөнүүд авч өгдөг. Окей хийлж өгдөг юм байлээ. Тэгээ надад бүр үнэхээр их таалагдсан. Тэгээд тэрнээс хойшоо би ингээд хувцлалт дээр өөртөө байгаа хувцснуудаа ингээд ялгаад гоцгцгээд бас ингээд хооронд нь зөгцөж байгаа байдлаар ингээд гоё өөрөө стайлинг хийгээд тэгээс сүүл бас жоохон хэд ууц авахтаа яг тэр өгсөн типүүдийг ашиглаад худалдаа авалт хийх хүртэл бүр амар хэлбэр болчихж байгаа байхгүй юу? Бөнгөө мэдсэн, зохиох стилээ мэдсэн гэл өөртөө зохисон юмнуудаа авах юм бол гоё юм лээ. Тэг ерөн бол нэг буруу юм авч мөнгөөч өрөхгүй, тэгээд цагаач өрөхгүй, тэгээд өөрийгөө мэдэрсэн тийм байхад бол айгүй хэрэгтэй санагдсан шүү. За тэгээд та маань асуух юм байвал комментээр бичээрэй. Би тэгээ гоё хариулаад явна. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя. Баяр таа.